За сайн байцгаана уу, бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бүгдээрээ нойр булчирхайн өрөвсөл гэдэг өвчний талаар ярилцъя. За өөрөөр хэлбэл нойр булчирхайн өрөвсөл ямар хүмүүст хэвчлэн үүсдэг, юунаас болж үүсдэг? За нойр булчирхайн өрөвсөлтэй хүмүүс ямар хоолноос татгалзах, за юун дээр анхаарах ёстой вэ гэдэг талаар мэдэж авцгаая. За би яагаад энэ сэдвийг сонгож авсан бэ гэхээр Монголд өвчлөлттэй холбоотой хийгдсэн сүүлийн 10 жилийн судалгаагаар дотрийн өвчин, за тэр дундаа цус нойр булчирхайн өвчлөл илүү дээгүүр байр суурь эзэлж байгаа гэсэн судалгаа байдаг. За мөн дээрээс нь сүүлийн үед Солонгост цус нойр булчирхайн асуудалтай хүмүүс, тэр тусмаа залуу хүмүүс бас нэлээд ирээд байгаа учраас үүнтэй холбоотой видео хий гэж бодсон байгаа. За тэгэхээр би өнөөдөр нойр булчирхайн өрөвслийн талаар түлхүү ярих болно. Нойр булчирхай гэдэг эрхтэн маань яг ямар ажил хийдэг, ямар үүрэгтэй эрхтэн, за бидний бид яг юу хийж байдаг эрхтэй юм бэ гэдэг талаар маш товчхон мэдэж авъя. За тэгэхээр нойр булчирхай гэдэг эрхтэн маань хэвлэг хүндэд байрладаг, ходоодны араар хөндлөн байрлалтай байж идэг. Бидний бид яг ямар ажил хийдэг вэ гэхээр гадаад шүүрлийн болон дотоод шүүрлийн гэж даавар фермент ялгаруулдаг ийм эрхтэн байгаа. За дотоод шүүрлийн үүрэг гэдэг нь нойр булчирхай бидний бид инсулинийг ялгаруулдаг тийм үү? Инсулин гэдэг даавар нь бидний бид ямар үүрэгтэй вэ гэхээр цуснд байгаа сахарыг хянаж байдаг, барьж байдаг даавар. Тэгэхээр энэ даавар дутагдаад ирэхээр биднэрт чихрийн шижин буюу сахар гэдэг өвчин үүсдэг байх нь. Улмаар бид нар энэ инсулинийг нөхөж өгөхийн тулд гаднаас инсулинийг тарьдаг байх нэ. За үүний дараагаар гадаад шүүрлийн үүрэг гэдэг нь юу вэ гэхээр хоол боловсруулах ферментүүдийг нойр булчирхай ялгаруулж идэг. Эдгээр ферментүүд бидний биед уураг, өөх, тос, нүүрс усыг задалдаг ийм үүрэгтэй. Өөрөөр хэлбэл хоол боловсруулалтанд маш чухал үүрэгтэй ферментүүдийг нойр булчирхай ялгаруулдаг байх нь байна. Тэгэхээр нэг үгээр хэлбэл нойр булчирхай гэдэг эрхтэн маань нэгдүгээр цуснд байгаа сахарыг хяндаг байх нь байна. Хоёрдугаар бидний биед хоол боловсруулах ферментүүдийг ялгаруулдаг ийм чухал үүрэгтэй эрхтэн гэсэн үг байх нь байна. За тэгэхээр нойр булчирхай өрөвсгийн бол цочмог болон архаг гэсэн хоёр хэлбэрээр өрөвсдөг. Цочмог болон архаг өрөвсөл гэдгийн ялгааг та бүхэнд хэлээд өгье. За нойр булчирхай цочмог өрөвсөл гэж юу хэлдэг вэ гэхээр нойр булчирхай маань ямар нэг шалтгаанаар за жишээ нь архитрүүлэн уух, өөх тос ихтэй хоол идэх ийм тохиолдолд нойр булчирхай маань гинэт цочмог байдлаар өрөвсөхийг бид нойр булчирхай цочмог өрөвсөл гэдэг. Нойр булчирхай цочмог өрөвсөл маань өөрөө маш хүчтэй өвдөлтөөр илэрдэг, шинж тэмдэг тов тодорхой байдаг учраас бид нойр булчирхай цочмог өрөвслийг тэр доорнд барьж аваад цаг алдалгүй гүйцэд эмчилж гисэн тохиолдолд нойр булчирхай цочмог өрөвсөл бол тагтаггүй. За дээрэс нь нойр булчирхайд гарсан өөрчлөлтүүд маань эргэж сэргэж нойр булчирхай маань хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой болдог. Эсвэргээрээ нойр булчирхай архаг өрөвсөл гэж юу хэлээд байна вэ гэхээр маш олон жилийн хугацаанд удаан аажмын явцаар нойр булчирхай өрөвсөхийг хэлдэг. За тэгэхээр нойр булчирхай цочмог өрөвслөөр өвдсөн үед манайхаа аюулгүй дур мэдээ за нойр булчирхай өвдөж байна гэд өвчин амдах юм ч юм уу, булчир судлруулах юм ч юм уу, ийм янз бүрийн дураараа им угаад түр ингээд аргацаагаад яваад идэг. За энэ байдал удаан үргэлжлээд олон жил сэдрээгээ давтагдаад байх тусмаа нойр булчирхай өрөвсөл маань архаг өрөвсөл шилжинэ гэсэн үг. За тэгэхээр нойр булчирхай архаг өрөвсөл маань ямар нэг шинж тэмдэг зовир биднэрт илэрхгүйгээр маш олон жил удаан үргэлжилж явагдах нь элбэг байдаг. За тэгээд ямар нэг байдлаар бид нойр булчирхай архаг өрөвслийг шинжилгээ хийгээд онцлоо гэхэд аль хэдийнэ бид нэр оройтчихсан. За бид нар эмчилгээ хийгээд ямар нэг үр дүнгүй, за маш олон хүндрэлүүдийг үүсгэчихсэн байх тохиолдол нь элбэг байдаг. За тэгэхээр нойр булчирхай өрөвслийг үүсгэдэг шалтгаануудыг би маш тодорхой дурдаад явъя. Нойр булчирхай өрөвслийг үүсгэдэг шалтгаануудын хамгийн том шалтгааны нэг бол архи байдаг. За архи яаж явж байгаад нойр булчирхайг өрөвсүүлээд өвдгөөгд байна вэ гэхээр за нойр булчирхай маань хоол боловсруулах ферментүүдийг ялгаруулдаг гэд би түрүү хэлсэн байгаа. Энэ нойр булчирхайд үүсэт байгаа хоол боловсруулах ферментүүд маань үүсэт нойр булчирхайд хадгалагдаж байгаад гаднаас хоол тижэл ороод ирэхээр нарийн гидсэнд очоод тэндээ очиж идэвхжээд үйл ажиллагаагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл хоол боловсруулах ферментүүд маань нойр булчирхайд үүсээд тэндээ идэвхгүй хэлбэрээр хадгалагдаж байгаад хоол тижэл гаднаас ороод ирэхээр нарийн гидсэнд очоод одоо тэндээ идэвхжээд хоол тижэлийг задалдаг, боловсруулдаг ажиллаа хийдэг буюу хэвийн үед ингэж ажиллах ёстой. Гэхдээ архийг уудаг хүмүүст яадаг вэ гэхээр гаднаас бид нар архи ухаар тухайн архи маань бид орж ирээ задарж явах явцад ялгарч байгаа тэр хортой бодис маань одоо тэр нойр булчирхайд үүсчихсэн байгаа идэвхгүй байгаа ферментүүдийг чинь тэнд нь идэвхжүүлээд байдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл
хоол боловсруулахад оролцдог фермент маань нарийн эцэнд очиж идэвхжээд үйл ажиллагаа явуулах ёстой байтал архи гэдэг зүйл маань тэр ферментийг нойр булчирхаанд хадгалагдаж байхад нь тэнд нь идэвхжүүлждэг гэсэн үг. Тэгэхээр тэр нойр булчирхаанд идэвхжээд байгаа хоол боловсруулдаг ферментүүд маань одоо тэндээ идэвхжээд өөрөө өөрлөгөө дарж эхэлдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл өөрөө өөрийгөө буюу нойр булчирхаагаа гэмтээж хайлуулж эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр бид нар архийг олон жил маш удаан хугацаагаар уудсан тохиолдолд нойр булчирхаа архагаар ингээ гэмтээд эхэлсэн бол бид нар дараа бага зэргийн архи уусан ч гэсэндээ тэр маань сэдрээд идэг. Дээрээс нь бид нар архи уухтаа шарсан төмөс манх за солонгосоор анжуу гэж ярьдаг. Эдгээр зүйлээр даруулж эдгээр зүйлтэй дандаа хамт хэрэгэлдэг учраас энэ байдал маань ч гэсэн нойр булчирхааг өрөвсүүлэхэд нөлөөлж идэг гэсэн үг. За хоёрдугаард нойр булчирхаан өрөвсөлд маш их нөлөөлдөг зүйл бол цөсний чулуу байдаг. За цөсний чулуутай хүн ямар нэг байдлаар цөсний чулуу маань цөсний хүүдийнээсээ гараад цөсний сувгийг бөглөхөд юм уу тийм ээ. Цөсний сувгийн өөрийнх нь өвчлөл зэргээс болоод нойр булчирхаа өрөвсдөг. За мөн дээрэс нь бидний хитрхи их иддэг байдал. Өөрөөр хэлбэл бид нар хитрхи их хоол иднэ гэдэг чинь тэр нойр булчирхаа чинь тэр их идсэн хоолыг чинь шингээхийн тулд маш их ажиллана гэсэн үг байхгүй юу? Өөрөөсөө маш их ферментийг ялгаруулна гэсэн үг. Тэгэхээр тэр нойр булчирхаа чинь өөрөө бас ядарна, үйл ажиллагаа нь алдагдаж эхэлнэ. За мөн дараагаар нь бидний биеийн жин хитрхи их байх. За мөн цуснд байгаа тригглицерид буюу солонгосоор чүнсончибан гэж ярьдаг. За энэ маань хитрхи их цуснд байгаад ах юм бол нойр булчирхаа бас өрөвсөх эрсдэлтэй гэж үздэг. Гэхдээ тригглицерид цуснд өндөр байна гэд тэр хүн болгонд нойр булчирхаа өрөвсөд байна гэсэн үг бол биш. Тригглицерид хитрхи өндөр удаан явах тусмаа нойр булчирхааг өрөвсөх эрсдэлтэй байдаг учраас үүн дээр бас анхаарах хэрэгтэй байх нь байна. За сүүлийн үед аутоиммуны гаралтай нойр булчирхаан өрөвсөл бас их үүсдэг болсон. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоо бидний бие өөрийнхөө нойр булчирхааны эсрэг ажиллана гэсэн үг. Үүнийг бид нар аутоиммуны гэж хэлдэг. За тэгэхээр аутоиммуны гаралтай өрөвсөл бас нэлээдгүй элбэг тохиолдож байгаа. За мөн эмийн гаралтай нойр булчирхаан өрөвсөл гэж байдаг. За энэ нь нэлээ элбэг тохиолддоггүй ч гэсэндээ янз бүрийн кортикостероид буюу дааврын гаралтай юмуд, за мөн диуретик буюу шээс хөх бэлтгэлүүд ч юм уу тийм ээ. Иймэрхүү юмуудыг бид нар дураараа удаан хэрэглээд байх юм бол энэ маань эргээд нойр булчирхааг гэмтээж идэг. Мөн хитрхи их өөх тостой хоол идэх нойр булчирхааг гэмтээдэг. За тэр тусам манайхан зуны уйлралд хорхог боодог идээд араас нь газ тавандаа архиудаг шүү дээ. Энэ маань нойр булчирхааг гэмтээд хэд хэдэн зүйлийг давхар хэрглэж байна гэсэн үг. Өөх тос ихтэй хоол иднэ гэдэг чинь нойр булчирхаа тэр өөх тосыг задлах гэж хитрхи их ядартлаа цуцтлаа ажиллаад тухайн нойр булчирхаа минь үйл ажиллагаанд баг багаар алдагдаж эхэлнэ гэсэн үг. За тэгэхээр хамгийн сүүлд нь бүгдээрээ нойр булчирхаан өрөвслээс хэрхэн сэргийлэх болон нойр булчирхаан өрөвслээр өвдчихсэн хүмүүс маань юун дээр анхаарах вэ гэхээр нэгдүгээрт архи хэрэглэхгүй байх нь байна. Хоёрдугаарт өөх тостой хоол баг идэх хэрэгтэй. За нойр булчирхаа гэдэг маань өөрөө чихэрлэг хоол болон өөх тостой хоол идэхийг ханддаггүй. Өөрөөр хэлбэл амьдралын хэм маягийн чихэрлэг хүнс болон шарсан хуурсан өөх тостой хоолыг иддэг бол нойр булчирхаа маань маш амархан өвчлөнө гэсэн үг. Тэр тусмаа нойр булчирхаад хамгийн муу хүнснүүд юу байдаг вэ гэхээр нэгдүгээр шарсан төмөс байдаг. За шарсан төмөс гэдэг маань цуснд байгаа сахарыг огцон мөксөхөөс гадна тосонд хайрч шардаг учраас нойр булчирхаанд маш муу байдаг. Дээрээс нь хорхог боодог шарсан хоол. За тэр тусмаа шарсан хайрсан хуурсан хоол нойр булчирхаан өрөвслийг үүсгэх өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүнүүд гэж явдаг. За тэгэхээр өнөөдөр миний та бүхэнд хэлхийг хүссэн зүйл юу вэ гэхээр бүгдээрээ нойр булчирхаа гэдэг эрхтнээ маш их хайрлах хэрэгтэй. Сүүлийн үед бид нэр архи тамхиг маш их хэрэглэдэг болсон. Хитрхи их өсөж явж байгаад нэг дор их иддэг маш их жингийн илүүдэлтэй амьдралын хэм маяг маш буруу болсон байгаа. Энэ байдал маань олон жил удаан хугацаанд үргэлжлэх тусмаа бидний нойр булчирхаа гэмтэж эхэлнэ гэсэн үг. Нойр булчирхаа нэг удаа өвдөөл өрөвсөд эхлэх юм бол энэ маань цаашаа нойр булчирхаан архаг өрөвсөл, нойр булчирхаан хавдар хүртэл үүсч болдог. Нойр булчирхаан өвчлөл маань маш их өвдөлттэй байдаг. За бүр нэг өвдөлтийн шокоор нас ордог өвчний нэг бол нойр булчирхаа байдаг. Мөн дээрэс нь нойр булчирхаа цочмогоор өвдөд маш хүнд өрөвсөд эмнэлэгт хүрэгдэж байгаа хүмүүсийг хоолын сойдог, өөрөөр хэлбэл юм идүүлдэггүй гэсэн үг. Энэ ямар учиртай вэ гэхээр бид нар тухайн нойр булчирхааг амрааж өгж байгаа гэсэн үг байхгүй юу? Бид нар хитрхи олон жил архиулаа, тамхи татлаа, өөх тостой хоол, амьдралын маш буруу хэм маягаас болоод тухайн нойр булчирхаа бүр аяйгүй олон жил ингээ ачаалттай ажиллаад ядраа зүйлдэ үйл ажиллагааны дутагдлалд орж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нойр булчирхаа гэдэг эрхтэн маань биднэрт маш чухал үүрэгтэй гэсэн үг байх нь шүү дээ. Тусанд байгаа сахарыг барьж яадаг, өөрөөр хэлбэл бид нэрийг чихрийн шижин буюу сахараар өвдөхгүй байлгадаг эрхтэн бол нойр булчирхаа байдаг байх нь байна. За нойр булчирхаа үйл ажиллагааны алдагдлалд ороод гэмтээд эхлэх юм бол тухайн өвчт нь тэжээлийн дутагдлалд орно. Маш их жингээ алдаж эхэлдэг, маш их турдаг. За мөн өөх тосны солилцоонд чухал үүрэгтэй тухайн нойр булчирхаа гэмтээд ирэх юм бол өөх тос маань хангалттай задарч бид шингэж чаддаггүй
амжихгүй учраас хан өөх тос болон хоол хүнс маань боловсрохгүй тэр чигээр өтгөнөөр гадагшлах тохиолдол хүртэл байдаг. Тэгэхээр манайхны хамгийн том алдаа юу вэ гэхээр нойр булчирхаа өвдөхөөр за угаасаа минийх өвддөг юмаа гэж дураараа хин нэгнээс өвчин амдаах юм. За булчин суулруулах юм. За янз бүрийн гордокс ч юм уу ийм тариа аваад өөртөө хийгээд идэг. Энэ бол маш буруу. Хамгийн анх нойр булчирхаж өвсөөл ихэлсэн бол эмнэлэгт очоод яг шинжилгээ өгөөд нарийн эмчилгээг хийлгэх юм бол точмог үедээ нойр булчирхаан үйл ажиллагаа эргээс хэрэгдэдэг. Тэгхгүйгээр бид нар гэрээрээ дуртай эмчилгээгээ интернетээс хараад ч юм уу өөрсдөө дур мэдээд аваад хийчихээр энэ маань дутуу эмчилэгдээд цаашдаа архаг шат, нойр булчирхаан архаг өрөвсөл, цаашдаа нойр булчирхаан хавдар хүртэл үүсдэг. Нойр булчирхаан архаг өрөвсөл болоод ирэхээр тэр зөөлхөн байх ёстой нойр булчирхаан чинь юм хатуу бүтэцтэй болдог. За мөн нойр булчирхаан шүүрэл ялгаруулдаг тэр сувгунд чинь чулуу хүртэл үүсдэг. Иннээс болоод маш их өвдөлт үүсдэг. За гих мэдчлэн нойр булчирхаан маань өвчлчих юм бол маш олон хүндрэл, маш олон эрсдэл, өвдөлт нь бол маш хүчтэй байдаг. Тэгэхээр бид нар үүнийг өвдгөөхгүй байх үүднээс эрүүл амьдралын хэм маягтай, өөртөө тохирсон жинтэй, за хорт зуршлаас хол байх амьдралын хэм маяга зөв авч явах нь маш чухал ах нэ. Өнөөдөр бид нар архитам хэрэглээд өсөж явж байгаад нэг дор маш их хоол идэл энэ байдал олон жил үргэлжлээд байх тусмаа одоохондоо биднэрт ямар нэг шинж тэмдэг зовөр илэхгүй байж болох ч гэсэн хэдэн жилийн дараа бид нар бол нойр булчирхааны архаг өрөвсөл за нойр булчирхаан ямар ч өвчнөр өвдөх эрсдэлтэй болдог учраас одооноос бүгдээрээ дор дороо өөр өөрсдөө анхаараарай гэж хүсмээрээ. За тэгээд бүгдээрэнд амжилт хүсье. Баярлалаа.